Шудраг бус шүүлтийн золиос болсон хүмүүсийн гунигт түүх. Хитрхи оройтож цагаатгагдсан хүмүүс. Дэлхийн шудраг ёсны шүүхийн түүх байж боломгүй алдаануудаар дүүрэн байдаг. Хэн нэгэн хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдвэл шүүх үннийг олно гэдэгт зөвхөн итгэхээс өөр арга байхгүй. Харамсалтай нь хэлс хэрэгт унсан хүмүүсийн төлөөс түүний хувь заяаг шийддэг. Монгол дүрнсэн улс төрийн их хэлмэгдүүлэлт 1921 оны саж ламын хэрэг, 1922 онд Монгол улсын ардын засгийн газрын анхны ерөнхий сайд Догсмын Бодоо нарын 14 хүнийг шар хатанд цаазлан хороосноор эхэлсэн байдаг. Ингээд хийгээгүй хэргийнхээ төлөө ял амсаж хэлсээр хоригдоод олон жилийн дараа цагаатгагдсан, өөрийг нь цагаатгахыг хүлээж чадалгүй амьсгал хураасан эмгэнэлт хувь тавилантай хүмүүсийн гунигт түүхийг хүргэе. Бурууг нь нотлохоос 10 жилийн өмнө нас барсан Тимоти Коул. Америк нэгдсэн улсын Техас мужийн Лубак хот дахь Техасын технологийн коллежид хамт сурч байсан ангийнхаа охиныг хүчинтсэн гэх хэрэгээр Тимоти Коулыг 1985 онд баривчилжээ. Уг нь Коул 2 жил коллежид суралцж байсан ч Америк нэгдсэн улсын аримд 2 жил цэргийн алба хаагаад халагдсан иржээ. Цэргээс халагдсныхаа дараа тэр Техасын техникийн коллежид үргэлжлүүлэн суралцж байсан юм. Коул хамт олонныхоо дунд нэр хүнд сайтай, цэргийн албаа нэр төртэй, амжилттай хаасан Америкийн цэргийн ахмад дайчин цолтой байсан бөгөөд түүнийг буруугүй болохыг хангалттай нотлох баримт байсан ч прокурор Тимотиг хар арьстайхан улмаас хүчирхийлэгч хэмээн буруутган шоронд хорих шийдвэр гаргажээ. Шоронд хоригдож байх хугацаанд Тимоти өөрт тогсон хэргийг огт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрийгөө буруугүй гэдгийг батлахыг оролдсоор байлаа. Тэр бүхэл Коулын гэр бүлийнхэн болон хохирогч эмэгтэй нь хүртэл Коулыг гин буруугүй хэмээн нотлохыг хичээсэн боловч бүтээгүй юм. Харамсалтай нь 2009 онд түүнийг буруугүй болохыг баталсан ч Коул цагаатгагдахаас аль хэдийн 10 жилийн өмнө буюу 1999 онд шоронгийн өрөөндөө нас барсан байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь 1995 онд жинхэнэ хүчирхийлэгч гэмт хэрэгтэн хэлс хэрээр хоригдсон Тимоти Коулыг буруугүй гэдгийг батлахын тулд энэ талаараа захиа бичиж Коулын гэрийн гадаа бичсэн захидлаа үлдээсэн байжээ. Гэвч Коулын гэр бүлийнхэн энэ захиаг 2007 онд л гэрийнхаа гаднаас олж уншсан гэдэг. Магадгүй захиаг арай эрт олсон бол Коул хэдхэн жилийн өмнө ч гэсэн суллагдаж гэр бүлийнхэнтэйгээ багаханч болов хамт амьдрах боломжтой байх байсан юм. Гэхдээ бүх зүйл аль хэдийн оройтсон байлаа. 45 жилийн дараа л хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Дерек Бентли. Дерек Бентлигийн хэрэг Британийн түүхэнд хамгийн шудраг бус шүүлтэд тооцогддог бөгөөд Британийн шүүхийн хамгийн гутамшиг болсон хэрэгүүдийн нэг байсан юм. 19 настай Дерек Бентли түүний хамтрагч Кристофер Крэгтэй нийлэн айл эзгүүчлэн орон гэрээс нь эд хогшил хулгайлж бусдын эд зүйлийг дээрэмддэг байсан тул цагдаа нарын хараанд үрдсэн байлаа. Бентли Крэг хоёрыг ээлжид хулгайгаа хийж байхад хэргийн газар дээр нь цагдаа нар иржээ. Тэр хоёр баривчлагдахгүй тулд цагдаа нарыг эсэргүүцэн ноцолджээ. Энэ үеэр Бентли хамтрагч Крэг тандан тэдэнд үзүүлээд өгье гэж хэлсний дараа биедээ буу авч явж байсан Крэг цагдаа нарыг айлгах санаатай байсан ч сум алдаж цагдаа нарын нэг нь бууны суманд өртөж газар дээрээ нас оржээ. Хамтрагч Крэг зүгтах явцдаа шархтаж эмнэлэг түргэгдэж харин Бентли баривчлагдсан байна. Шүүх хурлын үед тэд хоёулаа хэрэгээ хүлээсэнгүй. Залуус өөрсдийгөө буруугүй гэсэн мэдүүлэг өгсөн юм. Бентли хамтрагчаа биедээ буутаа явж исэн гэдгийг огт мэдээгүй гэж хэлсэн бол Крэг хэнийг ч алахыг хүсээгүй гэжээ. Гэвч Бентлигийн тэдэнд үзүүлээд өгье хэмээн хашгирсан нь хожим шүүхийн шийдвэр гарах гол нотлох баримт нь болсон юм. Түүний энэ үгийг шүүх хурлын шүүгч нар хүчирхийлэлт уриалсан хэмээн түүнд цаазаар авах ял харин 16 настай Крэгт бүх насаараа хоригдох ял оноосон байна. Харамсалтай нь цаазын ял сонссон Бентли сэтгэл готролд орж жилийн дараа амиа хорлсон байдалтай шоронгийн камераас олдсон юм. Дерек Бентлигийн гэр бүлийнхэн нь хүүгээ цагаатгаж нэр хүндийг нь сэргээхийн тулд олон жил уйггүй зүтгэсэн юм. Үүний үр дүнд 45 жилийн дараа л цагдаа нарын нэг нь гол нотлох баримт болгосон тэдэнд үзүүлээд өгье гэсэн үгийг огтхон ч сонсоогүй тэр үгийг хэлээгүй хэмээн баталжээ. Ингээд шүүх түнд хэлсээр тулгасан хүн амны хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Бентли тухайн үед татаж унах өвчтэй болсноос гадна оюун ухааны хөгжилд орой ердөө 11 настай хүүхэд мэт сэтгэдэг огт уншиж бичиж чаддаггүй байсан юм. Хожим энэ шудраг бус шүүлтийн тухай өгүүлсэн Let Him Have It нэртэй кино бүтээгдсэн байдаг. Хүүгийнхээ төлөө хэлс хэрэгээр амиа алдсан Патрик Конлон. 1974 оны 12 дугаар сард Патрик Конлон хэмээх Ирландэр террорист талдлага үйлдсэн гэх хэрэгт холбогдсон хүүгээ аврахын тулд бүх зүйлээ хойш тавин хойд Ирландын нийслэл Белфастаас Лондонд иржээ.
Түүний хүүг Ирландын армийнхан гэмт халдлах хийсэн хэмээн буруутгасан учраас эцэг нь хүүгээ буруугүй гэдгийг нотлохоор ирсэн нь энэ байлаа. Хүүн дөнгөж 14 настай, өөрийн турсан нутагтаа биш дээрээс нь өвчтэй байсан хэдий ч хүүг нь хэрэг толбогдсон найзуудынхаа хамтаар хорсон байв. Аав Конлон хүнд өвчтэй байсан хэдий ч хүүгийнхаа хамт баривчлагдаж хам хэрэгтнүүд болох 14 настай өсвөр наснуудын хамтаар шоронд хоригджээ. Хожим цагдаа шүүхийн хүүхдүүдэд хүчээр хэрэг хүлээлгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Шийтгэл эдэлж байсан хүүгүүдийг буруугүй гэдгийг нэгэнд нотлогдсон учраас бүгдийг нь шоронгоос суллаж тэдэнд сэтгэл санааны нөхөн төлбөр өгчээ. Харамсалтай нь тэднийг суллах үед хүүгийн эцэг Патрик 20 ангид байхдаа амь насаа алдсан юм. Түүний хийсэн цорын ганц гэмт хэрэг бол хүүгийнхаа ирээдүйн төлөө бат зогссон эцгийн агуу хайр халамж байсан юм. Хилс хэрэгээр шоронд ороод 27 жилийн дараа цагаатгагдсан Джон Бан. 1991 онд Джон Бан хэмээх Америкээр 14 настай байхдаа аллага үйлдсэн гих хийгээгүй хэргийнхээ төлөө 16 жилийн турш шоронд суусан эцэст өршөөлөөр суллагдсан байдаг. Суллагдсныхаа дараа тэрээр өөрийн буруугүй гэдгийг батлахын тулд уйггүй хөөцөлдөж маш олон газрын хаалга татсан юм. Ингээд эцэст нь шүүхээс түүнийг буруугүй гэж батлахад баярлсандаа болоод Джон шүүх танхимд мэлмэртэл байсан гэдэг. 1991 онд Нью-Йорк цагдаа нар руу халдсан гэмт хэрэг гарчээ. Офицер Роландо буудуулж амь насаа алдаж, харин түрүүч Роберт Кроссон хүнд бэртэл авчээ. Амьд үлдсэн түрүүч Роберт хэргийн цор ганц гэрч байсан бөгөөд Джон болон түүний найзыг уг гэмт хэрэгт буруутгажээ. Тухайн үед Джон ердөө 14 настай байсан юм. Джон 16 жилийн турш шоронд хоригдож, хугацаанаасаа өмнө өршөөлөөр суллагджээ. Ингээд шоронгоос суллагдсныхаа дараа тэрээр өөрийн буруугүй гэдгийг батлахын тулд бүхэл бүтэн 10 жилийг зарцуулсан байна. Түүгээрч зогсохгүй шоронд хоригдож буй залуучуудыг сургах, бичиг үсэг тайлагдах номыг түгээх, хоригдлуудын эрхийг хамгаалах зорилготой ашигын бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. Джонни хэргийг 2016 онд дахин нээсэн бөгөөд маш олон үл ойлгогдох зүйл гарч иржээ. Жишээлбэл гэрч халдлах хийсэн хүнийг цагаан арстан гэж хэлсэн байхад Джон болон түүний найз хар арстай. Хэргийн газраас олдсон хурууныхээ сэжигтний хурууныхээтэй таарахгүй байлаа. Ингээд шүүх Джонныг цагаатгаж 41 настай залуу шүүх танхимд мэгшин уйлсан байна. Би танд баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь би 27 жилийн турш өөрийгөө буруугүй гэдгийг батлахыг хичээсэн. Буруу хүнээ хорж шоронд суулгасан байна гэж би та нарт хэлмээр байна. Хэмээн Джон өөрийн баярт мөчөөс хуваалцаж баярлсандаа шүүгчийн гараас атгаж ийхүү уйлжээ. Тухайн үед та 14 настай байсан. Энэ бүх зүйл тохиолдох ёсгүй байжээ хэмээн шүүгч хэлсэн юм. Джонни найзыг ч мөн цагаатгаж буруугүй хэмээсэн байна. Харин цагдаагийн халдлага болсон тухайн үеийн гэмт хэргийг дахин судлахаар болжээ.